Сайн мэцхан хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол хэлний дэвтрийг нээгээд хичээлдээ ороход бэлдээрэй. Өнгөрсөн сарын 10. За дасгал 1 багшигаа дагаад хамтдаа уншаад үгийг зурагтай холбоод явнаа. За бичихгүй шүү хүүхдүүдээ уншаад яваарай. Бороо. За борооны зураг хаана вэ хүүхдүүдээ? Хамтдаа холбоё. За энд. Будаа. Будаа. Уншаарай. Бөмбөр. 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 Сайн байна. Бөмбөг. Бөмбөг. За бөмбөг хаана вэ хүүхдүүдээ? Энд байна. Маш сайн. Баавгай. Баавгай. За энд байна. Бүх. За бүх хаана вэ хүүхдүүдээ олоорой. За энд байна. Бар. Бар. За зурагтайгаа холбоё. Бүрээ. Бүрээ. За бүрээ хаана вэ хүүхдүүдээ? За энд. Сайн байна. За зургийг маш сайн ажиглаарай хүүхдүүдээ. Дунд нь ямар үсэг байна вэ хүүхдүүдээ? Д. Сая бид Б үсгийг уншсан. Зарим хүүхдүүд маань хаяа Б үсэг, Д үсэг хоёрыг солиод байдаг. За тэгвэл багшаагаа дагаад уншаарай. Дуран. За дурангийн зураг хаана вэ хүүхдүүдээ? Холбоё. Дуран. Дээл. Дээл. За энд байна. Дөрөө. Дөрөөний зураг хаана вэ хүүхдүүдээ? Дөрөө. Давс. Давс. Харандаа. Харандаа. Дэлхий. За дэлхийн бөмбөрцөг хаана вэ? За тэр байна. Од. Од. Мод. Мод. Үн төгсгөлд Д үсэг сонсогдож байна. За сайн байна хүүхдүүдээ. Дараагийн дасгал руу оръё. Ойролцоо дуудлагатай авиа үсгийг ялган таньж зөв уншиж бичцгээе. Доор, дээр. Доод, дээд. Доош, дээш. Доошоо, дээшээ. За бүх. Гівүүлэгч үсгийг хөхөнгөөр, эгшиг үсгийг улаан өнгөөр будсан байна хүүхдүүдээ. За тэгвэл та нар дэвтэртээ бичээд будаарай. За жишээлбэл болор гэдэг үгийг хамтдаа ажиллая. Болор гэсэн хүний нэр байна тийм ээ хүүхдүүдээ. Хүний нэрийг томоор бичдэг байгаа. Б гівүүлэгч үсэг, О эгшиг үсэг, Л гівүүлэгч үсэг, О эгшиг үсэг, Р гівүүлэгч үсэг. За ингээд будаад явах нь хүүхдүүдээ. За тэгвэл та нар маань дэвтэртээ болт, бэлэг, бамбрууш гэсэн үгсийг бичээд будаарай. За зургийг маш сайн ажиглая. Сая бид нар
дээр, доор, дээд, доод, дээш, доош, дээшээ, доошоо гэсэн үгсийг уншсан байгаа. За зураг тохируулан бичье. Дээд, доод. За дээд давхар, доод давхар. За дээшээ, доошоо. Дээр, доор. За орон зай баримжааг зааж тийм ээ хүүхдүүд ээ. Дасгал 3. Манай том ах дашхүү. Миний дунд ах содхүү. Миний нэр отхүү. Манай дүү шинхүү. За эхээ маш сайн уншаад асуултанд хариулж бичнэ. За эхээ хуулахгүй байгаа шүү хүүхдүүд ээ. Эхээ зөвхөн уншаад асуултанд хариулж бичнэ. Гэхдээ асуултаа бичнэ шүү хүүхдүүд ээ. Дашхүү хэн хэний ах вэ? Дашхүү хэн хэний ах вэ? За дашхүү маань хэн хэний ах вэ? Дашхүү маань хамгийн том ах нь гэсэн ш. Тэгвэл хэн хэний ах байх нь? Эхээ маш сайн уншиж байгаад хариулна хүүхдүүд ээ. Шинхүү хэн хэний дүү вэ? Шинхүү хэн хэний дүү вэ? За зөвхөн эхээ бичихгүй байгаа. Зөвхөн асуултаа бичээ. Асуултандаа хариулаад яваарай хүүхдүүд ээ. За 35 үсгийн ангиллаа зарим хүүхдүүд мэдэхгүй байгаад байгаа. За тэгвэл энэхүү тулгуур дохиог хэвлээд ээж аавууд маань гэртээ хүүхдүүдэд наагаад өгчгөөрэй. Жишээлбэл гээгүүлэгч үсэг. Гээгүүлэгч үсэг маань 20 байдаг юм байна. Тэмдэг үсэг 2, эгшиг үсэг 13. За гээгүүлэгч үсгийг г үсгээр, эгшиг үсгийг э үсгээр тэмдэглэдэг байгаа. За гээгүүлэгч үсэг дотроо эгшигт гээгүүлэгч, заримдаг гээгүүлэгч, онцгой дөрвөн гээгүүлэгч гэсэн 20 гээгүүлэгч үсэг байгаа. За даалгавар дээр орж ирээд байгаа тийм ээ. Бүтцэд тохирох үгийг олж бичээрэй. За тэрнийг хийхэд тулд гээгүүлэгч үсэг гэж алийг хэлээд байгаа, эгшиг үсэг гэж алийг хэлээд байгаа юм бэ гэдгийг эндээсээ харж байгаад хийж болно. За гэрийн даалгавар. Хурдан морихыг дэвтэртээ маш хичээнгүйлэн цэвэр нямбай бичээрэй. За налуу шугамынхаа дагуу налуу бичээрэй хүүхдүүдээ. Дасгал 1 авиа үсгийг тоог олоорой гэж бамруулш, дугуй, буудан гэсэн 3 үг байна. За урт эгшиг болон хос эгшиг маань нэг авиа үүсгдэг байгаа. Тэгэхээр нэг авиа тооцно гэсэн. Жишээлбэл дугуй гэх юм бол 5 үсэгтэй 4 авиа. Яагаад гэхээр у, и, уй хос эгшиг маань нэг авиа үүсгэж. Урт эгшиг, хос эгшиг нэг авиа тооцогдно. Дасгал 2. Дараах үгсээр холбоо үүсгээд эр үгийн доогуур 1, эм үгийн доогуур 2 зураарай. Аадар, мөр, дал, бороо, дил, сүүл гэсэн эдгээр үгсийг холбоод холбоо үүсгэнэ. Түүний дараа эр үгийн доогуур 1, эм үгийн доогуур 2 зурах нь байна. Дасгал 3. Хурдан морь ихээс дараах бүтцэд тохирох үгийг олж бичээрэй. За жишээлбэл одоо г э гэсэн байна. Энэ маань одоо нөгөө гэвүүлэгч эгшиг гэсэн үг гэсэн бүтцэд тохирсон үгийг олж бичнэ. Хурдан морь их дотроос шүү хүүхдүүдээ. Эгшиг гэвүүлэгч гэсэн бүтцэд тохирох үгийг хурдан морь ихээс олж ичнэ гэсэн үг. За дасгал 4. Хурдан морь ихийн доогуур нь зурсан үгсийг үеэр таслан бичээрэй. За жишээлбэл уралдав, хурдан,
дуртай гэсэн үгс байна. За энэ юу юм бэ гэхээр энэ үеэр таслах дүрэн байгаа шүү. Үгийн дунд нэг гүйвүүлэгч үсэг орсон байвал өмнөр нь таслана. Үгийн дунд нэг гүйвүүлэгч үсэг орсон байвал өмнөр нь таслана. Жишээлбэл болов гэдгийг үеэр таслахаар болох юм бол болов гэж. Үгийн дунд нэг гүйвүүлэгч үсэг байгаа учраас өмнөр нь таслана гэсэн. За үгийн дунд хоёр гүйвүүлэгч үсэг орсон байвал хоёр гүйвүүлэгч үсэг дараалан орсон байвал хоёр дахь гүйвүүлэгчийн өмнөр буюу хоёр гүйвүүлэгчийн дундуур нь таслах нэ. Жишээлбэл хурдан гэдэг үгийг харцгаая. Үгийн дунд нэг хоёр гүйвүүлэгч үсэг байна. Тэгвэл хоёр дахь гүйвүүлэгчийг өмнөр буюу энэгээр таслана гэсэн. За их шиг гүйвүүлэгч их шиг. Үгийн дунд 3 гүйвүүлэгч дараалан орсон байх юм бол 3 дахь гүйвүүлэгчийн өмнөр таслана. 3 дахь гүйвүүлэгчийн өмнөр таслана. За жишээлбэл устгах гэсэн үг гэж болно тийм ээ. Устгах. Тэгэх юм бол 3 дахь гүйвүүлэгчийн өмнөр таслана гэсэн. За энэ 3 гүйвүүлэгч дараалан орсныг дараа би жишээнээр тайлбарлаж өгье. За ингээд даалгавраа хийгээд орой эрт хичээлээ оруулаад эрцээ бүртгүүлэх байгаа шүү хүүхдүүдээ. За баасан гарагт эцэг эхийн хуралтай. За дараагийн хичээлдээ уулзцгаая. Баяртай хүүхдүүдээ. Амжилт.